Монголын парламентын түүхэнд анх удаа улсын хурлын даргагүй төсөв баталж байна. Үүний шалтгаан бол Монгол Ардын нам төсвийн хилцүүлэг 56 хоног хоорондоо ямбитал зодтолсны үр дүнд улсын хурлын дэд дарга төсөв баталж байгаа. Тэгээ би бүрдэж даргад баяр хүргэмээр байгаа. Та энэ хугацаанд улсын төсвийг 30 гаруй хоногт нь 2 хуваагдын хуугдаас болгоод гацаацсан хилцэхгүй хилцүүлгүүд нь явуулдаггүй ийм бойкот хийсэн байх үед та зарчмыг барьж амжилтаа энэ төсвийг хилцүүлээд дуусч байна. Танд баяр хүргэе. Танд баяр хүрмээр. Ер нь бол цаашдаа наад энд дээр чинь арц намын хүн байх юм бол бас нэгдүгээр төхөрлөг гой харагдуулаад хоёрдугаарт бас ийм зарчимтай удирдах юм байна. Та нарын хуваагдлаас чинь бол төсөв үндсэндээ 56 хоног гатсан. Та нар нэг монголчуудад хайртайдаа голын хоёр ирэг дээр гарчаад би энэргөө чулуу шидэв шүү дээ. Ирэх мэдлээ болоцсон баггүй. Төсвийн 122 их найдын үнэлгээтэй төрийн өмчлөлт компани болон төрийн хөрөнгийг хэн хяналтгүйгээр удирдах вэ гэдэг эрхээ болоцолцсон. Та нар нэг монголчууд хайртайдаа ингэж хийгээгүй. Ер нь бол гартаа бензин барьчаад гал унтраад гэж байдгүй шүү дээ. Худлаа хайр зарлаад ам ангахаараа монголчуудын ирэх хэшиг яриад бод төдөл дээр төсөөрөө барьцаж хоёр тийш хуваагдаад өнөөдөр энэ төсөж чаар арц намынхаа авч харж байгаа шүү. Улсын хурл үндсэн хуулийн зөрчилд орохгүй байх энэ боломжийг арц намынхаа өнөөдөр бий болгож өгч байгаа шүү. Тэгэхгүй тэгэл нэг сонин улс төрсөн мэдгэлүүд хийгээл ээл шивлэн урал хийгээл та нар сүүлийн 10 жил ирэх барьж байгаа шүү. 2016 оноос хойш та нарын зарцуулсан мөнгө 197 их найд төгрөг байгаа. Бараг 200 их найд. Зөвхөн 2024, 2025, 2026 3 хоног харьцуулах юм бол та нар 100 их найд төгрөг гарын сал урсгасан. Та нарын гайхаад байгаа намынхан чинь. Та нар нэг л намынхан шүү. Зөвхөн сүүлийн 3 жил та нар 100 их найд төгрөгөөр захиран зарцуулчаад асуудлаа шийдсэн нэг салбарч байхгүй. Би энэ гайхаад анх удаага улсын төсвөр бойкот хийсэн, анх удаага улсын төсвийг хилцүүлэхгүй байхыг байнгын ороо болон хил хэвлэн урлаа шаард зин төсөв анх удаага бас гарч ирлээ. Тэгээд 2026 оны төсөв дээр урсгал зарлаа танах ямар ч юм орж ирээгүй. Ерөнхий тоол орж ирсэн. Би нэг танд хэдэн тоо хэлж өгье. Захин Мяам гэж байгуулагдсанаас хойш бичиг иргэн зардал 20 тэрбум болсон. 10 тэрбумаас. Хаана вэ тэр захим шилжилт? Улсын төсвөө санхүүждэг 480 байгууллага, 480 орчим байгууллага 2016 та нарыг ирэх авахд 950 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байсан бол өнөөдөр 4.5 их найд болсон. Зөвхөн сүүлийн 3 жилд төсөв төртөө нэмэгдүүлсэн өртөгч 2 их найдаар нэмэгдэж байгаа. Зөвхөн 2026 оны төсөв дээр анхны төсвөөсөө 805 тэрбум нэмэгдэж байгаа. Үүний цаана авилгал байгаа. Яхаараа зөвхөн сүүлийн 3 жилд 2 их найд орчим нэмэгддээ. Сүүлийн 10 жилд 1069 шиг танаас сургууль цэглэн боловсролын салбарт гэж хөтөлбөрт одоо барилга байшин барьсан. Энэ чинь 2.8 их найдаас 3.4 их найд 600 тэрбум нэмэгдсэн. Төрийн үйлчлэгээний барилга гэж 750 тэрбум нэмэгдсэн. Зөвхөн Орхон аймгийн бусдаар гүйцэтгүүлсэн арга хэмжээ 900 сая төгрөгнөөс 12 тэрбумос нэмэгдсэн. Хамгийн багадаа 214 нэмэгдсэн. Тэгээ энэ хугацаанд та нар л ирэх байсан шин. Та нар л энэ хугацаанд бүх хөрөнгийг өрн тараа хийсэн шин. Та нарын сая төсөв гачааж исэн 56 хоногт эмч багсны нийгмийн асуудал болон цаашдаа төрийн бүх албан багшийн нийгмийн асуудлыг шийдэх хилцээрэх боломжтой хугацаасан баггүй. 60 орчим их найдын хөрөнгөтэй төрийн өмчлөлт компаниуд бол танаа намын үүр болсон. Тэнд 119 төрийн өмчлөлт байгууллага дээр нийт зарлалын тэлж ямар байна гэд бичиг өгөхөөр өгдөггүй. Одоо 45 хоногт явж байна. Бараа үйлчлэгээний зардал чинь одоо би тань зөвхөн нийслэлийн жишээ хэлж өгье. 2017 онд 88 тэрбум байсан бусдаар гүйцэтгүүлсэн арга хэмжээ чинь өнөөдөр 272 тэрбум болцсон байна. Та нар түүнээсээ засаг авсан. Орхон аймгийн байр ашиглалтын зардал 303 сая төгрөгсөн л өнөөдөр 1.4 болсон. Зөвхөн эд тогшил засвар нь 337 саяас 3.5 тэрбум болсон. Зөвхөн Орхон аймгийн жишээ. Ингэж та нар гарын салаар урсгасан баггүй юу? Төсөө данхаалгаал байсан. Урсгал зарлаа нэмэл байсан. Өөр хөрөнгө оруулалтын зардал огт байхгүй.